Сайн байцгаана уу? Намайг Чорчон бүрэн жаргалдаг. Итгэл сэтгэлийн бүр сангийн төлөөлөл өдөртсөн үеийн гишүүн байгаа. Тэгээ бидний ээлжид ажил бол 2015 оны 2 сарын 7-нд хийгдсэн сэтгэлийн дулаан бэлгэлийн аянд зохиолч өөрсдийн сэтгэлийг төвшөлт үйлчлэгээний компани өргөн ажилчдаа хүргэх зорьсон байгаа. Ингээд бид бүхэн нийслэлийн 6 дүргийн 350 орчим төвшөлт үйлчлэгээний компани ажилладаг бол адууны чансан баг халуун арцаар дүү өглөө өгцөн. Цаах үеийн бид нэр хамтдаа яг ийд ажлынхан байран дээр нь очиж уулзаж ярилцах их хэмжээний сэтгэл төрж исэн. Одоо тэрнээс өмнө би тасад аймагийнхаа ахвархийг цонхоороо шийддэгс юм бол тэрнээс хойш би тамиг татаад ахвархаад цонхоороо шийдэх болсон байгаа машинахаа. Энэс л миний нийслэлийн холбоо байл ихлэх байх гэж бодсон. 100 орчим хүн 350 төгрөгийн ажилчдыг ажлынхын мессээр очиж халуун дулаан сэтгэлийн үгээр өгдөж халуун арц, халуун одооны чансан бахаа тэр хүмүүсийн сэтгэл маш их хурц догдож ирсэн. Бүтэн ажилласан нийт гишүүд болон ханд өгсөн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхнийхөө дэмжлэг тусцаагаар бид бүхний ажил урагштай явдаг шүү. Та бүхэндээ талархаж байна. Үнэхээр хэдээс хараа. Ахны дөрүүлэг. За. Хаана өглөө хэдэж гаргаа? 5 цагтаа. Гэр хаана вэ? Өглөө яаж ирэх үү? Алхах байх. Алхна. Старч ийн үү? За бид нар хараа скрин удаан мэдээ аян гэж. Энэ өдөр дуусаад одоо авна тундлаа. Дахиад дундуур нас юу? Дахиад дундуур. Бид энэ сэтгэлийн дулаан мэдээлгээ физиклийн бүр сангийн гişүүд байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдөр төвхийнхаа ажлын нэг өдөр халуун арц адууны махаар ингээд сэтгэлийн дулаан мэдээлээ гэх юм ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та нарт ажиллаа. Хотын маань их цэвэрхэн болгож өгж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Энэ чинь үчир өдрөөс тэгээд урд
Яг л таамаг хурцлуулаад гаргаж өгдөг баг. Тэр үед зургуун зоргоор бидэж бас айлгоор зоргоор юм. Абижэн юм яа өдөр баг ай юу юу айдч нөөст сэтгэлээсээ яаж юм. Тэр зөв нөө одоо яагаад танаас хатаа байдаг гадаад ослоо гадаад ослоо одоо Energy program itu untuk baik itu akan Миний хот удан баатар мөгд удан манд чигэрэлнэ миний хот